Тэгэхээр Батүл дарга маань ерөнхийдөө бол Eagle телевизэд нэг ярилцлаганд байхдаа Франц оюутнууд бол тул голын хогийг бол цэвэрлж байна. Бид өөрсдөө эх оронч гээд байдаг үнэн үү гэсэн асуултыг бол тавьж байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад би юу ярих гэж байна гэхээр Франц оюутнууд үнэхээр зам чөлөөтэй бол цэвэрлсэн байлгүй дээ нэг талаараа. Хоёрдугаарт бол Монгол хүнд бол эх оронч шин чанар байхгүй юм ч гэж одоо юу яах вэ? Тэ мэ? За нөгөө талаасаа тийм энэ үйл дарга хэлж байгаа бол зөв. Яагаад вэ гэхээр өнөөдөр одоо голын хог түүгээд явах нь цаа хашааныхаа гаднах хогийг хүртэл түүдгүү айл юм уу тий алтан байгууллага зөндөө байна. Нэг талаасаа зөв гадны хүмүүсээс бид нар ичих хэрэгтэй. Нөгөө талаасаа ийм юм яриад сууж байгаа да энэ дарга ичих хэрэгтэй байхгүй тий. Өнөөдөр бодолтой бүх нийтээрээ одоо цэвэр юуны субботникийн өдөр гэж байна. Энүүгээр яагаад зохицуулалт хийгээд тэр голынх нь хэргийг одоо цэвэрлүүлчих болдгүй юм. Энийгээ яагаад энэ тэр одоо саяхан болсон шүү дээ. Одоо бүх нийтийн цэвэрлэгээний өдөр гээд. За тэгээд тэр цэвэрлэгээний өдөр дээр одоо манай эхнэр төрийн байгууллагт ажилладаг хүүхэд халуурцсан. За би энд шууд эфиртэй ажилтаа. Явахгүй бол хүүхэд харах хүн байдгүй. Тэгж яхад чөлөө өгөхгүйгээд аваа явчих واخхой. За энэ зөв нэг талаасаа төрийн ажил чаангүй авах хэвээр хатуу авах хэвээр. Нөгөө талаасаа яагаад энэ хэсгийг хуваарлаа цэвэрлүүлчих болоогүй. За би энэ дээр бас нэг юм сөхөж ярих гээд байгаа. За энэ туул голгийн энэ хэсэг хэдэн онд яаж баригдсан газар юм. За ерөнхий сайд Сүв Батболдын үед нийгмийн ардчил Монголын залуучуудын холбоо гэдэг одоо намын дэргэдэх залуучуудын байгууллага санаачлаг гаргаад төсөв мөнгөнд батлаад хийсэн зүйл. Ингээд өмнөх засгийн үед хийсэн зүйлээ өмнөх хотын захиргааны үед хийсэн зүйлээ алдагдуулж байгаагийн нэг илэрхийлэл энэ дээр шууд харагдаж байгаа байхгүй. За энэ дээр